Энэ чинь 5 ном гэсэн үг ш. Үндсэндээ 5 аймаг судлагдсан бүгдээрээ үзэж судалсныхаа дараагаар Монгол газар болоод одоо хүрээний их газар болоод эрдмийн цол зэрэг авдаг золыг нь бол юу гэхээр гавж гэж гаажуу гэж бичиж байгаа. За тэгээд одоо эн чинь 7 дугаар богдын хоёлаа намтар ярьж байгаа шүү дээ тийм үү. За үүний дараагийн залрах 8 дугаар богдыг залрах үед 8 дугаар богдын одоо үйлс хонгон одоо гол нэгэн үйл нь бол юу вэ гэхээр энэ ном бол яг түрүүн хэлдэг ясаар бурхан шүтэн сүм дугунд барьсан, бүтээсэн, тийм ээ зурсан, тэдгээр нь тус эрдэм, за тэгээ түүнийг нь эргэл хийсэн, мөргөл хийсэн, гороо хийсэн, дахил өргөсөн, зул хүж өргөсний тус эрдмийг саган тайлбарсан байна. Энэ утга агуулгаараа тэгээд хоёрдугаар энэ ном маань болохоор та бүхэн хоёрын яг суугаад энэ бичлэгийг одоо яг хийж байгаа. Яг энэ майдар дугуйтай яг холбоотой. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мадрая подкаст Монгол хотод төвлөрийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өргөхөд бэлэн болсон байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн дугаар маань бол одоо 7 дугаар богод Афган Чожи Ванчиг Пэрэнлэ Жамц 7 дугаар богдын нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн эхний асуулт бол өмнөх дугаарыг манай үзэгчид маань бас үзсэн мэдж байгаа. Өмнөх богдуудаас маань 7 дугаар богд маань нэрний хувьд арай өөр байна тийм ээ. Өмнөх богдуудын хувьд бол тэгэхээр энэ нэрний тухай та одоо үзэгч хүмүүс арай өөр байгаа талаар нь богдынхаа одоо нэрээс нэхлээд ярилцъя тийм үү. Тэгээ. За таны саяхан хэлдэг ясаар манай 7 дугаар богд маань Афган Чожи Ванчиг Пэрэнлэ Жамц гэдэг одоо алдартай. За Афган гэдэг нь хэлний эрэхэд Чожи Ванчиг номын одоо эрх баялаг Пэрэнлэ Жамц гэр үйлсийн далай. Үйлс одоо буюу ажил үйлс гэдэг үйлс тийм ээ. Далай гэсэн одоо утгатай болохтой. За энэ алдрыг одоо хэн бас хоёрч вэ гэхээр одоо мөн одоо өмнөх одоо богдтой адилхан 7 дугаар Ванчин богд Дамбин нэмгийн бол хайрлсан байна. За тэгээ богдыг маань ямар хуу бог байхыг нь одоо хэл зөгнөсөн гэхээр хэлний эрэхэд зохиол бүтээлийн хувьд болохоор одоо хамгийн манлай. За энэ эрэхт гэдэг нэр томьёо орж ирээд юу вэ гэхээр тухайн тэр нэг зүйлүүдээс хамгийн дээд нь гэсэн. Жишээлбэл хүмүүний эрэхт гэж хэлвэл хаан болохтай адилхан. Хэлний эрэхт гэвэл хэл зохиол одоо тэр зохиож байгаа бүлгийн хамгийн дээд зүйлийг нь хэлний эрэхт гэсэн. За номын эрх баялаг гэхээр ч номынхаа хувьд бол альва бүх зүйлийг нь эрхшээсэн. За үйлсэн ч гэсэн одоо далай мэд цагаан цаглашгүй байхыг бэлэгдэж одоо манай 7 дугаар богдод одоо ийм алдар өгчээ. Тэгэхээр 7 дугаар богдын маань бол алдрыг бол одоо мөн урдын дөрөвтэй адилхан Банчин богд маань бол сойрхсан байдаг байна. Тэгэхээр энэ бол Банчин богдоос одоо тодруулсныхан дараа тийм сойрхсан. Тэгэхээр болоор мөн одоо энэ ч утгаар нь болохоор хүн ойлгож болно. 7 дугаар Банчин богд болоод тодруулсан байгаа. За намтар дээр юу гэж гардаг вэ гэхээр 7 дугаар Банчин богд Дамбин болоод 11 дугаар Далайлам Хайдав Жамцгийн хоёулаа ингэж тодруулав. За тэгэхээр өмнөх одоо богдуудаас бас нэг ялгаатай зүйл юу вэ гэхээр одоо энд болохоор яг 11 дугаар Далай ламын бас одоо тодорхой хэмжээний оролцоо орсон гэж. За тэгэхээр яг одоо энэ 5 дугаар Далай ламаас хойш ингээд дараагийн дөрүүдийн одоо Далай ламын хувьд болохоор лагшин сүүдэр бас насан сүүдэр бас богино зооглосонтой холбоотойгоор тэр бүрий бас одоо энэ зарим зүйлүүдэд болохоор Манчин богдуудаа төлхөө одоо үйл ажиллагаанд бас ихэд улс төр болоод одоо энэ шашины номын үйл ажиллагаанд төлхөө оролцож исэн бас ажиглагддаг л да. Тэгэхээр манай богдын маань бол одоо эцэг эхээс хайрлсан нэр нь хин гэж эцэг эхээс хайрлсан байдаг. Нэр нь бол одоо энэ саяны Афган Чожи Ванчиг Пэрэнлэ Жамц гэдэг бол одоо хувилгаанд тодорхойлсны нэр нь тийм ээ. Ер нь намтрууд дээр бол ерөнхийдөө манай 7 дугаар богдын юу гэж дурдсан зүйл байхгүй. Эцэг эхээс түрүүчийн одоо мөн одоо 6 дугаар богд дээр хайрлсан шиг одоо эцэг эхээс одоо сойрхсон нэр гэдгийг тодорхой өгүүлсэнгүй. За яг юуг нь тодорхой өгүүлсэн гэхээр мэдээж одоо
анх мэндэлсэн зүйлүүдийг энэ төвд намтрууд дээр 14 дугаар жарны цагаан нохой жил гэсэн. За энд нэг зүйлийг дурдах хэрэгтэй. Ерөнхийдөө нийтлэг төвд хил дээр байгаа бүх намтрууд дээр за түрүүчийн дугааруудад бид гарсан тэдгээр намтрууд дээр манай 7 дугаар богдыг 14 дугаар жарны цагаан нохой жил мэндэлсэн гэд ерөөсөө нохой жилтэй гэснээс биш хэдэн сарын хэдний өдөр мэндэлвэ гэдгийг нь ерөөсөө нийтлэхээр ерөөсөө тодорхой дурдаагүй байдаг. За гагцхүү илтгэл шаштар гэдэг одоо манж Монгол дээр байгаа тэр илтгэл шаштар дээр юу гэж гардггүй гэхээр 7 дугаар богдыг цагаан сарын 17-ны өдөр мэндэлвэ гэсэн мэдээ байдаг. Тийм учраас бид нар одоо ингээд энэ яг энэ та бүхэн танилцуулж байгаа яг энэ дугаар болоод одоо эдгээр зүйлүүдтэй хаврын сарын 17-ны өдөр манай 7 дугаар богд мэндэлжээ гэдэг. Тэгэхээр энэний иш баримт нь юу вэ гэхээр илтгэл шаштар юм шиг болохыг ойлгох хэрэгтэй. За хаана мэндэлвэ гэхээр одоо Төвдийн Лас гатын одоо ойролцоо мэндэлжээ. Эцэг их нь намтар дээр гардгаар эцэг нь болохоор мегмар гэж хүн байж, их нь норвол хам гэж ингэж хүн байсан. Ийм байдаг. Тэгээд за энэ дээр хоёлаа тэгээд нэгэнт богдынхаа болохоор намтрыг болохоор товчхон бас ингэж яриа явъя тийм үү. За тэгээ тийм. Манай богд маань одоо мөн 6 нас өдөртэй байх үед буюу одоо хөгчин тулаа жил 1855 онд болохоор одоо ширээнд залаад ширээн залж одоо их хүрээнд одоо ингэж ширээнд залжээ. За үүний өмнө болохоор түрүүн хийсэн ясаар Манчин богдоос болохоор одоо сунтаг шүүлгээд за 6 дугаар богдын одоо хойдод нь болохоор эргэлзээгүй муу юм аа гэж ингэж. За тэгээд тухайн тэр үедээ болохоор одоо Янзан багшаар нь Агван оцор гэж юм ламыг Агван оцор ламыг болохоор одоо Янзан ламаар нь залсан байдаг. За тэгээ Монгол бичиг баримтуудад бол юу вэ гэхээр Агван оцор гэдэг ламыг болохоор Наван оцор гэж ингэж бичсэн байх тохиолдол байдаг. Тэгэхээр төв тэл дээр Агван буюу хилний эрхэд гэдэг үгийг зарим тохиолдолд Монголын одоо энэ Монгол бичгээр байгаа түүхэн сурвалж болоод одоо гэрэл бүстэй гарсан сурвалж юу гэж тохиол Наван гэж. Тэгэхээр энэ Агван гэж байгаа Наван гэж байгаа. Үндсэндээ бол утга нь бол нэг гэсэн юм байна тийм ээ. Тэгэхээр зарим тохиолдолд бол үүнийг хүмүүс басан гэж андуурах тохиолдол байдаг Агван Наван. За дараагийн нэг зүйл нь одсор гэж хэлэх, осор гэж хэлэх болсон бас зүйл байна. Тэгэхээр төвдөр нь болох юм чинь Агван одсор. Монголоор одоо тэр бичгээр бичих чинь Наван осор гэж байна тийм. Тэгэхээр чинь осор гэх чинь бас нэг одоо бас нэг нэрийн шилжилт хоёр өөр хувилбар юм шиг болгож байгаа ч үндсэндээ утга нь нэг гэдгийг нь бас ойлгох хэрэгтэй болноо. За тэгээд манай богд маань намтар дөгөн за 6 настайдаа болохоор одоо хүрээнд заларч ирээд одоо ширээн залгагдсан байт юм байна. За намтар дөгөн дээр голлож гарч байгаа нэг зүйл нь болохоор 16 нас өдөртэй байх үед манай богд маань 7 дугаар богд маань 1865 оны хөгчин үхэр жилийн 100-ны сарын шинийн 2-ны өдөр за тэгээд их хүрээнд өөрийнхөө Янзан багшаас одоо Наван оцор Агван оцор тийм ээ багшаасаа одоо гизэл сахилыг ингэж хүртсэн. За 17 нас өдөртэйдэн Улаанбаатар жил 1866 оны хаврын дунд сарын шинийн 3-нд их хүрээнд домын дамжаа бариваа гэж. За энэ одоо домын дамжаа бариваа гэдэг нь домын дамжаа гэдэг нь юу вэ гэдгийг ихлэ тодруулъя. Домын дамжаа гэдэг юу вэ гэхээр цан чанарын одоо сургууль байна. Одоо 2 дугаар богдын үед болохоор ингэж одоо байгуулагдаад дараа нь 5 дугаар богдын үед ингэ байгуулагдаад ингэж явсан шүү дээ тийм үү. За тэгээд энэ Украинд байсан Гунгаа чолон Дашчамбал гэсэн одоо 2 датсан бол. За датсан сургуулиуд болохоор одоо нийтдээ болохоор 20 хэдэн жил одоо 20 хэдэн жилийн одоо юм сургалтын програмтай. За Чаничор гүн хаана номыг нь болгонгод нь анхан шатнаас нь ингээд хадаг шид өгөж ингэж үзсээр явсаар байгаад тэр Чаничорын номыг үзээд одоо бэлэг баримт буюу парчин гэдэг одоо тэр номоо үзэж дүүрснийхаа дараагаар одоо дом тавина гэж байна. Дом юу одоо тэр одоо 1/9-ний баяраа хийж одоо анхан шатныхаа одоо эрдмийн одоо сургалтаан дүүргэсний баяраа ингэж хийх байдаг. За үүнийг нь болохоор Монгол газар юу гэж ингэж үздэггүйгээр домоон тавиад тэгээ гівш гэж бас болдог. Гівш. Түүнийг нь гівш гэж хэлдэг. Тэгэхээр за гівш гэдэг үг нь бол юу вэ гэхээр чинь төвдөр хэрвээ бичвэл гэши буйныг мэдэх гэсэн утгатай байна. Гэши. За зарим ном сударт болохоор гівш гэдгийг нь гаши гэж бичсэн тохиолдол байдаг. Дөрвөн бэрх гэсэн маягаар
Га гэдэг нь нөгөө бэрх буюу эсвэл зарлиг гэсэн үг. Дөрвөн бэрх гэж орчуулж болохоор дөрвөн зарлиг гэж орчуулж болохоор га ши гэж. Тэгээд үнийг гівш болсон. За гівш гэж ингэж бичдэг одоогийн нийтдээ Төвд Монголгүй төгөөмлөөр одоо хүлээн зөвшөөрөгдөж байгаа одоо дагчаа гэнэ спеллингээр болохоор г ши гэж байгаа. Тэгээд үнийхээ тэр ва онжгийг нь урагшаа говьтой нийлүүлээд дуутахаар гівш гэж дуудаад байгаа. Тэгэхээр буйныг мэдэх гэсэн маяг яг ийм үг. За тэгээ Монгол газар болвол юу вэ гэхээр одоо тэр чойрын 5 бод одоо зод дулва вена авидрам одоо тэр бүх зүйлүүдийг чойрын 5 бод гэж байгаа. Энэ чинь 5 ном гэсэн үг ш. Үндсэндээ 5 аймаг судлагдсан бүгдээрээ үзэж судалсныхаа дараагаар Монгол газар болвол одоо хүрээний их газар болоод эрдмийн цол зэрэг авдаг золыг нь бол юу гэхээр гавж гэж гажуу гэж бичиж 10 зарлиг буюу 10 бэрх гэж өнгөж орчуулж болохоор хоёр янзын дагчаагаар бичдэг. Гажуу 10 бэрх гэсэн ба дагчаагаар бичиж болно 10 гоор бичдэг. Түрүүний га шиг чинь дөрвөн бэрх дөрвөн юу гэж наатлын гэж шат байгаас дараагийнх нь болохоор ингэж. За ерөнхийдөө энэ гавж ингээд за Монгол газар болоод бусад газрууд бол юу вэ гэхээр гавж ингэж солигд. За зарим газрууд болохоор яг үүнтэй дүүцхүүц одоо Дооромбол, Хаарамб одоо гэх мэтийн цолууд өгдөг нь юу вэ гэхээр хэрвээ лас зуугийн одоо их хэрүүлийн үеэр одоо яг энэ гавжийн дамжаагаа бариад чойрын 5 ботойг үзэж дууссан хүмүүст нь болоор юу вэ гэхээр ласын газар ингэж одоо тэр эрдмийнхаа одоо оргилд юу хөрч Сэмбрээ хүсэнд одоо дамжаа барьсан учраас нь Лаарам гэдэг цол олгодог ингээ болсон боломжтой болохоор лас гэдгийн лас хотын лаага гэдэг үгнээс гаралтай Лаарам. За Доором гэдэг цол эдгээр голдуу хаана өгчсэн гэхээр одоо энэ лаврын хийд болоод одоо энэ Жамин Шавдогийн одоо байгуулсан лаврын хийдэд болохоор тэдгээрд болохоор Доором гэсэн. Доо гэдэг нь болохоор чулуу гэсэн маягтай үг. Тэгэхээр тэр нь яасан чулуун гэхээр энэ дээр бас их хэстэй эцсийн бас ингээд заларч асан, синти хийж асан тийм чулуун тавцсан байдаг. Тэр чулуун тавцсан дээр олбог тавиад тэр дамжаа барьж байгаа лам суугаад тэр чулуун дээр одоо ингээд энэ дамжаагаа барьдаг учраас нь түүнээс нь улбаалж Доором гэдэг цол гаргаваа гэсэн ийм намтар төгөн дээр байдаг. За энэ нэг бол яг ямар нэг сурвалжин дээр ярьж нэг гэхээр одоо энэ гомон хэдийн сүүлийн хам байсан Бородын Аваним хамбиг тэр ном дотор болохоор яг эдгээр зүйлүүдийг ингэж дурдсан байдаг. Түүнээс гарсан ёсоор ингэж хэлж байгаа юм шүү. За тэгээ богдынхаа ярианд эргээд хоёулаа орё тийм үү. За манай богд маань тэгээд одоо 17 нас өдөртөд одоо их хүрээнд домын дамжаа барьжээ гэдэг маань болоод тэр өглөөр эхлээд домынхаа дамжаа бариад гівш болно дараагаар нь цаашаа шатахад гавж болно гэдэг нь болохоор хүн болго ойлгочлаа. За орчин цагтаа ингээд дүүлгээд үзэх юм бол юу вэ гэхээр гівш гэдгийг нь одоо бакалавр, магистрийн одоо зэрэг төвшөнтэй дүүцүүлээд за гавж юм уу, Лаарам одоо Доором болохыг нь бол одоогийн доктор PhD одоо тийм зэрэгтэй харшуулаад ингээд тэр ойлгочих юм бол бас хүмүүс ойлгочих нөхөн байж болно л та. За тэгээд одоо эн чинь 7 дугаар богдын хоёулаа намтар ярьж байгаа шүү дээ тийм үү. За үүний дараагийн залрах 8 дугаар богдыг залрах үед 8 дугаар богдын одоо үйлс хонгон одоо гол нэгэн үйл нь бол юу вэ гэхээр 1911 онд гавжийн дамжаа барьсан байдаг. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр өмнөх дүрийн богд болохоор одоо энэ сургалтынх нь цааны чойрингүй ухааны өмнөх шатных нь боловсролыг дүүргээд дараагийн дүрийн түүнийг ингээд ахиулаад дараагийн дүрийг үзүүлэх бэлэг дэмбэрлэлийг үзүүлсэн байна гэдэг маань юу вэ гэхээр энэ дэр Монголын бурхан шашны одоо хөгжил яг харагдаад байна. Анхдугаар богд шашныг одоо анхлан үүсгээ. За хоёрдугаар богдоос эхлээд тэр сургуулийнх нь новнер хийдэг тэр датсан сургуулиудыг нь байгуулад 5 дугаар богд нь улам баяжуулаад за ингээд явсаар байгаа 7 дугаар богдын үед анхных нь өршин болсон төгсөлч нь гараад цолоо хамгаалаа 8 дугаар богдод болохоор бүр одоо төгс эрдмийн тэр гүн ухааны дотоод ухааных нь одоо жинхэнэ тэр эрдэмсэн бүрэн эзэмсэн одоо тэр эрдэмтэн мэрэгд гарч ийн гэдэг бол юу вэ гэхээр анх дугаар богдоос эхлээд 8 дугаар богдын яг энэ зөвхөн намтрыг нь харахаар Монголын шашны өсөлт хөгжилт Монголын шашны сургалт боловсролын систем нь бол ямар нэгэн хөгжиж байсан гэдгийг нь тэр зөвхөн богдын намтраас нь бол харж болох нэг жишээ байгаа юм шүү. Тэгэхдээ за тэгээ богдын намтрыг хоёулаа үргэлжлүүлээд яриа тийм үү.
За гэхдээ манай одоо богд маань нас өдөр их богинохон одоо зоогсон дөнгөж 19 нас өдөртэй нирван дөрийг үзүүлсэн байдгийн. Тэгэхээр 15 дугаар жарны шарлуу жилийн өвлийн дунд сарын 12-ын буюу 1862 оны энэ чинь тухайн жилийнхээ 12 сарын 26-ны өдөр дөнгөж одоо 19 нас өдөртэй байх үедээ манай богд маань нас өдөр ийм залуухан байх үедээ нирван дөр үзүүлсэн ийм байдаг л та. Тэгэхээр одоо энийг бол хоёлаа хойш хойштой ярина гэсэн. Тэгэхээр одоо бол 7 дугаар богдынхаа одоо залбирлын талаар. Тийм. Хоёлаа үнэн залбирлаа ярьж байгаа. Ерөнхийдөө бас залбирлаа яриаг болсон хүмүүс. Тий. Залбирлын талаар. Тэгэхээр за бид ингэж уншдаг. Шосор донгааг дамби салжиж хайнзан агуун чөжи банчигче же шампан брэнла жамцаалан төвбе жавна гүндүү овор солваан дэг гэж уншдаг. За орчуулга нь шармалгаатны судар тарины шашныг тодотгогч шалгадаг мэрэгэн ариун хэлний эрхт номын эрх баялаг ашид бусдад туслах үйлсийн далайн өрөөн бүтэх авралын орон бүхэн хөрсний мөн чанарт богдод залбир мөн гэж. За тэгээд 2 дугаар шатанд гарч байгаа агуан чожи банчиг гэдэг нь болохоор богдын нэрний эхнээс гарч. За 3 дугаар шатанд перинлай жамц гэдэг. За ингээд нийлүүлэхээр агуан чожи банчиг перинлай жамц гэдэг манай богдын бүтэн алдар нь болохоор гарч ирж байна тийм ээ. За тэгээд утга агуулгын хувьд хэлэх юм бол за тэгээд энэ эрүүл гэлэвгийн шашны судар тарны шашныг тодруулагч за мэрэгэн ариун сайн гэсэн одоо энэ мэрэгдийн 3 эрдэм бүрдсэн за хэл зохиол болоод хэл бүтээлийн хэлний эрхэд болсон номыг эрхшээсэн бусдад туслах гэх мэтийн болохоор одоо үйлсийг нь хэлэх юм бол энэ цаглашгүй далайн мэд ерөөсөө өөрөө бүтэх юм аврал богд байх болоосаа гэдэг юм айлтар залбирлыг 7 дугаар банчин мөгдөн бинэмгийн айлтсан тэр ёсоор бид хүмүүст уншсаар ирсэн тийм үү. Тэгэхээр богд маань бол та сая хэлсэн тийм ээ бас л их замбуулан төв дээр бол бас л их баг мөрөлсөн саадсан гэдэг. Тэгэхээр өмнөх дугаарууд дээр хүртэл дандаа ярьж байгаа энэ дээдсүүд одоо мэдлэг цагаас эхлээл бас гайхамшигыг үзүүлдэг домог түүхүүд дандаа хоёлаа дугаар бүр дээр ярьж байгаа. Тэгэхээр энэ 7 дугаар богдын маань одоо холбоотой домгууд үзэгчдэд маань бас сонирн байх болов. За намтар дээр гарч байгаагаар нь хоёлаа бас ингээд олон түмэндээ хүргэе. За богд ингээд нялх цаг байх үедээ болохоор одоо ээж нь энийг богд яг тодорхойлсон өмнөх үеийн үйл явдал ээж нь болохоор нэг хийдэд ингээд мөрөгтэй болохоор хүүгээ одоо тухайн тийм одоо энэ намтар дүгэн дээр гарч байгаа юм бол арга шээзгийн маягийн одоо тийм зүйлд одоо ингээд нэг үүрээд явж байгаа. Тэгээд төр зур одоо мөргөлөөд одоо ингээд мөрөх үедээ болохоор хажуудаа ингээд иргэдээ ингээд тавьчаа тэгээд одоо эргэл мөргөл хийх яг тэр цаг үед болохоор одоо байсан юм байна л да. Тэгээд тэр цаг үед болохоор Монголын намтар дээр зарим намтар дээр бол бүр тодорхой гарч байгаа. Даргангийн гэж байгаа. Даргангийн нэг л хааран болсон ингээд харж л да нэг хүн нөхдөд хүн одоо мөргөл хийгээл хажууд нь хүүхдээ ингээд аргадаар ингээд тавьчих. Байж байгааг ингээд харж тэгтэн тэр л хаарам ингээд бол тэр хүүхдийн яг юун дээр одоо нар ингээд хүчтэй халуун нар ингээд тусч ахтар нэг хэрэг шуу суучаад далавчаан одоо ингээд юу яагаад дэлгээд далавчаан дэлгээд тэр хүүдээр ингээд сүүдэр тусахгүй гэсэн маягтай одоо ингээд хөдөлгөөнгүй бас ингээд удаан хугацаагаар ингэж сууж байгааг ингэж харжээ. Тэгээд энэ дээр бол их сайхан одоо их бэлэг дэмбэрэл их сайхан юутай байна. Тэгсэн хожим маань бол тэр хүүхэд маань бол юу гэхээр манай 7 дугаар богдоош таарсан. Тэр үед болохоор тэр даргангийн гэж байгаа тааран бол мэдээгүй. Тэгэхдээ тэр ямар хүмүүнийг юм бол мэдээгүй. Гэдэг хожимоо болгоод ингэж тодруулсан гэдэг л дээ. Тэгээ хожимоо бол үүнийг нь болохоор тэр намтар дүүгэн дээр бол юу гэхээр хэрэг шувуу болол юу гэхээр махкал бурхны одоо тэр илч махкал бурхны одоо поня зардас гэсэн утгаараа хэлдгээр бас ингэж харж ясан гэдэг юм зүйл байдаг. За мөн одоо хүрээнд заларч ирснийхаа дараа энэ үед чинь Монголын олон сайхан одоо энэ гавж одоо тийм эрдэмтэй чадaltaй хүн гарч ирсэн байдаг. Тухайлбал одоо энэ одоо усан зүйлийн хүрээнээс гарсан шижээ гавж гэж байсан алдартай юм. Одоо дандраа Афган дандраа одоо аграмбийн одоо багш болдог. Тэр шижээ гавж болоод за мөн гаваа гавж гэсэн хоёр
ингээд гавж за бусад олон гавж нар болохоор одоо энэ 40 навгууж одоо гэж ингэж манай богдын өмнөх төрийг ярих юм аа. Навж одоо гэдэг чинь хар явдалт хар гэсэн үг тааштай тийм ээ. Тэгэхээр энэ навж одоо гэж хүн байгаа энэ нэг төвчин хүний энэ хар гэж хэлээд байгааг нь ямар утга агуулгатай болоо гэд хоорондоо бас ингэж ярилцж ээж гин л дээ. Заавал хар гэх нь юу гэдэг юм. Тэгэхээр энэ юуны ёсоор бол энэ чинь номын ёсоор бол цагаан явдалтай байх ёстой биз дээ. Энийг ягаад хар явдал гэж хэлчихв онцгойлов гэд тэр хар гэдэг үгнээс нь холбоолоод бас ингэж ном бас ингэж хоорондоо ярьж хаад богд бас тухайн үед нь тэр анирдад сонсоод би нэг юм үзүүлье гэд тэгээд бол өөрийнхөө тэр шантуу одоо тэр юугаа номын хувцас ингээд дэлгээд миний биеийн дээр бас нэг юм байдгийг ингээд үзүүлэхэд нь бол юу гэхээр гар хөл тэргүүтэн дээр нэг маш их олон юм хар зураас одоо ингээд хар зураас ингээд юм бас ингээд гарцсан гэсэн нэг тийм нэг сонь тэмдэг одоо тэр юуны тийм тэмдэг гарсан байсан тийм ээ гэдгийг үзүүлсэн гэдэг энэ намтар төгөн дээр бас ингэж гардаг. Тэгээд тэр нэг тийм холбоотой түүх байдаг л да. Тэгээд одоо энэ мөн яг тухайн үед ингээд заларч байсан одоо гэлэгийн шашнаас бус одоо өөр шашны жишээлбэл одоо энэ Жанамбын ёсны бас нэг тийм хувилгаан хүн бас нэг тухайн дээр тэр хувилгаан нь болохоор гон бүрлэгөө лодод хаяа гэж юм хүн байгаа. Тэр хүн болгоор одоо нэг удаа зүүдэнд нь одоо яг энэ манай богдын өмнөх төр Жон Дарантингийн чинь одоо яг Жанамбын ёсны том лав шүү дээ тийм ээ. Тэгтэл тэр Жон Дарантингийн тэр одоо яг миний зүүдэнд яг орж ирээд за би одоо яг зан нутагт дахин төрлөө шүү гэж ингэж хэлсэн гэдэг. Яг энэ яг тэр цаг хугацаа нь одоо яг манай энэ богдын мэдлэг цаг хугацаатай яг давхцсан гэсэн маягийн ийм төг байдаг. Гэхдээ болохоор хэдий манай энэ богд маань одоо ингээд богинохон нас ингээд зооглсон мөн боловч ерөнхийдөө ийм сонин гайхамшигтай ийм зүйлүүдийг бас ирээд хувилгааныг бол үзүүлж байсан гэдгийг намтар төгөндөр байна. Тэгэхээр манай богд маань бол одоо хэдий их богино морилон саадсан ч гэсэн одоо зохиол бүтээлийн хувьд бол нэг сүмбэн бот одоо нэг бот зохиол бүтээл байдаг. Тэгэхээр энэ зохиол бүтээлийн талаар бас та дэлгэрүүлж юуны их алдартай ямар онцлогтой вэ гэдэг талаас ярил. Тэгээ. За богдынхоо зохиол бүтээлийн талаар танилцуулъя. За манай 7 дугаар богд маань нэг бот одоо сүмбэн айлцсан байдаг. За хэмжээний хувьд гэвэл багавтар богинохон. За утга агуулгын хувьд бол бүрэлдэхүүний хувьд бол юу вэ гэхээр Улмын бод оршихын залбирал. За ходог товлгаадын дүр одоо түргэн дараа дүрэн түргэн залрахыг одоо айлтгах тийм залбирал. За тэгээд зарим бурхтын магтаал. За бурхан сахиусны бясалгал уншлага. За мөн ерөөлүүд. За тэгээд мөн бурханд тагил өргөх эргэл мөргөл хийхийг одоо тус эрдмийг ингэж гаргасан ийм цөөхөн одоо зохиолууд байдаг. За үүн дээр нэмээд бас ингэж хэлэхэд бас хэлхээ мартаж бас нэг 2-3 зүйлийн тийм богинохон хэмжээний лавжа сургаалуудаас ийм бүрддэг. Тэгэхээр та энэ зохиолуудаас бол одоо иш татаад үзэгч түмэндээ ийм юм байна гэж хургуул одоо ямар зохиол байна вэ гэдгээс нь эхлэе. За тийм ээ. За хамгийн эхлээд манай богдын маань хамгийн анхны зохиол гэж одоо энэ сүмбэг дээр нь гарч байгаа анхны тэр зарлиг зохиолын тухай эхлээд танилцуулъя. За монголоор уншвал богинохоо ном бий. Ердөө ингээд 4 шолго 16 шат ийм ном байдаг л да. За энэ ном нь болохоор аврал итгэл дээд их эрдний анхны зарлиг зохиол оршмаа гэдэг одоо ийм нэртэй. За эцэг гагц зөөлөн их шигт манчирд мөрөг их шиг зөөлөн эрдэм бүхний үндэс мөн миний бие хэл сэтгэлийн үйлд мөнхийн харахыг арилган сойрхоо.
За дараагийн шалгон гагцэх эгшиг тэхэд мөргмөө ухааны дээд сан охин тэнгэр эгшиг тэх улмаар хилэнцэг арилган буйны сэтгэлд урвуулах ба улам хорднаар эрдмийг аривдхан сойрхоо. За үүний дараагийн шалгон охин тэнгэр эд өгөгч норжмоод мөргмөө олон хүслийн хурыг буулгагч сангийн эзэн норжмаа өдгөө миний эд идлэлийг зуны хурамд үлзий худаг сайн чуулган дэлгэрүүлэн сойрхоо. Сэтгэгчлэн хүрдтийн үлмэдэд мөргмөө орчлонгийн балчгаас гэтлэгч дарих надад өхөлгүй насны шидийг хайрлагтун намайг адислан зохион сойрох хэмээх үнийг нь жавзан авгуан чойжи банчиг парилажам сайн цогт даруйд найруулваа гэсэн ийм одоо авгуан чойжи банчиг парилажамс гэдэг манай богдын нэр. За тэгээд ингээд айлтвар. За тэгээд утга агуулгын хувьд бол энэ ямар утга агуулгатай вэ гэхээр эн чинь манай богдын маань хамгийн анхны зохиол байгаа. Хэдэн он зохиосон болохоор энэ намтар төвхөн болоод тодорхойгүй. За нэгдүгээр болохоор манчир бурхандаа мөр гэж байгаа. За манчир бурхан та бол их шиг одоо эрдэм бүхний одоо ингээд альва их шиг болоод одоо эрдэм бүхний үнс юм а. Тийм учраас миний бие их сэтгэлийн үйл альватар монхын харанхуй бүхнийг нарилган сойрхоо гэхлээр манчир бурханд мөргсөн мөргөл. За түүний дараах нь болгоо янжин дам бурханд мөргсөн. Ухааны дээд сан болсон охин тэнгэр янжин дам бурхан танд мөргий та хэлнэс нүглийгээ дарилгаж буйныг одоо сэтгэлийг буйнд болонгоо оруулах улам эрдмийг мань аривдхан сойрхоо гэж янжин дам бурхандаа мөргсөн. За түүний дараах лам норжмоо гэж хэлж байгаа. Эд өгөгч норжин одоо тэнгэр танд мөн гэж мөргийо. За тэгээд одоо эд идэл бүгдийг мань 100 цагийн одоо хурбороо мэд үлзий худаг сайн чуулганыг нь дэлгэрүүлэн сойрхоо гэж норжин лам норжин бурхандаа мөргөн. За түүний дараах нь аячин хорлоо буюу цагаан дэрх бурхан мөргөө. За цагаан дэрх бурхан мань та хөлгүй насны шидийг хайрлагтун гэх маягаар ингэж айлтхан залбирсан манчурон тэгээд янжин лам бурхан норжмаа бурхан дарих бурхан одоо ингэж даатхан залбирсан ийм одоо залбирал байна. За үүнийг нь болохоор одоо манай богдын маань хамгийн анхны ийм зарлиг зохион хамгийн анхны зарлиг гэсэн одоо гэж намтар дээр биш намтар дээр гинэ сүм дээр богдын сүм дээр ингэж гарч байгаа нь тий. Тэгэхээр манай 7 дугаар богд маань бол одоо майдар бурханы холбоотой залбирал байдаг тийм ээ. Энэ тухай энэ залбирлын талаар та одоо зохиолын талаар үзэгч хүмүүстээ одоо хөрвүүл. За 7 дугаар богдын сүмөөс дараа нэг онцлох ёстой нэг зүйл болвол нэг ном байна. Таны сая хэлдгээр яг майдар бурхантай холбоотой ном. За номын дэлгэрэнгүй нэр нь аврал итгэлийг баясган үлдэгч сүсгийг сэлбэгч оюун төгөлдөр баясал төрүүлэгч хэмээх оршва. Жавган нэвржид би дадсуу лодан гажид гэдэг нэртэй энэ ном байна. За энэ ном бол ямар утга агуулгатай гэхээр бурхан шүтэн бүтээх, за сүм дуган барих, эргэл мөргөл хийх, хурд эргүүлэх, за ингээд одоо эдгээрийн тус эрдмийн юу байна гэдэг утга агуулгыг маш сайхан тайлбарласан ном байна. За яагаад энэ номыг бас нэг өөр нэг талаас нь бас онцолж болно. За яагаад вэ гэхээр одоо өмнөх богдууд маань одоо тийм ээ одоо бас ингээд олон зохиол бүтээл төрүүлсэн хүмүүс бас зөндөө олон байна. За яг энэ манай богдын яг энэ одоо онцолж байгаа энэ ном маань бол юу вэ гэхээр одоо төрөл жанр одоо төрөл зүйлийн хувьд ямар төрөл зүйлийн зохиол вэ гэхээр энэ бол тайлбар зохиол. Тайлбар зохиол. Ямар нэг одоо тэр бурхны одоо айлцсан ном байна уу? Энэ итгэх юм байна уу? Төвдийн тэр нөгөө одоо ихс мэрэгдийн хэмжсэн номыг болгоод нь бас ингэж тайлбарлсан одоо юм тайлбарын ерөнхийдөө тайлбарлын айс авд багтах юм ном гэж байна. За тэгэхээр энэ дээр бол ягаад онцолж байна гэхээр за эхний тэр одоо залбирлууд байна тийм ээ өлмийн бодоршихын залбирал дараа дөрвөн залрахын залбирал бурхны магтаал бурхны ерөөл гэвэл бас ингээд энэ нэг одоо төвд хэл дээр бичих одоо ингээд энэ зохиох ингээд нэг арга зүйлийн хувьд бол бас энэ нэг арга хэлбрээр ингээд зохиогддог. За үүний дараагаар харьцангуй одоо гэж хэлж болно уу? Бас нэг талаас нь харьцангуй ойлголт шүү.
эдгээр нэг залбир зохиолууд ингээд нэг зохиох бас нэг арга байна тийм үү. Дараагаар болвол юу вэ гэхээр миний ингээд бас хэлэх гээд байгаа санаа нь бол юу вэ гэхээр тайлбар зохиолуудыг ингэж зохиох хэмжээнд хүрнэ гэдэг маань саяын энд одоо солилдуудыг зохиох, солилдон магтаал ерөөлийг зохиохоос сайн сурцсан хүнийгсэн дараагийн төвшөнд ахих одоо зохиох төвшөнд хийх хүмүүс маань юу гэхээр тайлбар төрлийн зохиолуудыг юм. За хоёрдугаар энэ тайлбар төрлийн зохиолууд маань юу вэ гэхээр хэмжээний хувьд бол нэгдүгээр том байдаг. Хэмжээний хувьд бол их байдаг. Тэгээд ургөлжсөн үгээр байдаг. За мөн энд болохоор тэр төвдийн одоо тэр яг төвд хэл дээр зохиол бүтээл дуурайхын ургөлжсөн үг болоо шүлгэлсэн зохиол бүтээлийг аль алийг нь хослуулан ашигласан байх байна. Тэгэхээр бол энэ зөвхөн нэг өнцгөөс нь харж тайлбарлаж байгаа юм шүү. Заавал тийм байх гэсэн энэ бол тийм хөдөлгөшгүй бат гэсэн үг биш. Тэгэхээр тэр тайлбар төрлийн зохиолыг зохиож байгаа хүн бол наад байгаа одоо тэр залбир соёлдуу ерөөл магтаалуудыг зохиохдоо аль хэдийн тэдгэр зүйлүүдтэй болохоор гаршсан мэрэгсэн хүн дараагийн төвшин авна. Тэгэхээр үүгээрээ юу хэлэх гэж нэхэр манай богд маань өмнөх богдууд маань тийм төрлийн одоо бурхан шүтэн бүтээсний одоо ерөөл залбирал гэх мэтийн одоо зүйлүүдээ зохиож исэн бол одоо зохиож байгаа тэр төвшин маань улам агсаад түрүүн бас хоёлаа ярьж байлаа шүү дээ тийм ээ. Анхны богдууд маань сүм дугуйн бурхан шүтэнэ байгуулад татсан сургуулиудаа байгуулга гэжсэн. Анхны үр шим болоод богд маань гівшийн намжаа барилаа гэдэгтэй адилхан бас нэг тийм өсөлтийн юу нь бас ингээд харагдаж байна тийм ээ. Тухайн тэр хүний хүмүүсийн зохиол бүтээлийн хувьд бол энэ талаас нь онцлог гэсэн юм. За нөгөө талаасаа энэ ном бол яг түрүүн хэлдэг ёсоор бурхан шүтэн, сүм дугуйн барьсан, бүтээсэн, тийм ээ зурсан, тэдгээр нь тус эрдэм, за тэгээ түүнийг нь эргэл хийсэн, мөргөл хийсэн, гороо хийсэн, тахил өргөсөн, зул хүж өргөсний тус эрдмийг саган тайлбарсан ном байна. Энэ утга агуулгаараа тэгээд хоёрдугаар энэ ном маань болохоор та бүхэн хоёрын яг суугаад энэ бичлэгийг одоо яг хийж байгаа. Яг энэ майдар дугуйнтай яг холбоотой. Тэнгүүд нь бидэнд хүртэл айдсаж энэ дугаар илүү. Юм учраас нь одоо яг богдынхаа айлцсан ёсоор энэ дэр зарим зүйлүүдийг зүгээр яг энэ богдынхаа айлцнаар шууд уншаад бас хүмүүс олон түмэндээ бас хүргэе. За нэгдүгээр богд маань ингэж айлжаа. Майдар бурхны өмнө одоо ерөөл тавих нь ямар их хатаахалтай гэдэг. Бидний төгс буянтны улсын даган орогчид богд ламын зарилгийг сонсох санахыг үйлснээр ч хой төрөлд төгс баясгалант оронд. За энэ гандангийн оронд гэж байна. Гэтлэгч майдар бурхны өмнө төрхийн ерөөл үйлдэх нь их барилгатай хэмээн айлтжаа гэж ингэж. За ингэж айлтж. За мөн богд ингэж айлтжаа. Майдар гарахын судар ба асрал уучлаарай. Асрал арслангийн дууны судар тэргүүтэн олноос чадагчийн ирэхэд бурхан багш ба майдрын итгэл хоёрын таалал үүсэх барилгын хүчээр шашин үүнд буйны язгуур өчүүхэн нижгээд бүхийг бүтээхээс эхлэн ирээдүйд ялгуусан майдар бурхан даган барихын шалтгаан зориул бас бүтгэд хэлбэр хэмээн айлдсан ба хутагт майдрын сударт цэцгийн баглаа дүүрэн тэргүүтэн нэгэн зул төдийгч өргөх ба бас буян үйлдэхэд даган баясах бөгөөд эдгээр буян үйлдэх тэнгэр хүмүүнч үнэхээр туулсан бурхан майдар бурхныг үзэх болов хэмээсэн ба тэдгээр нь майдар бурхны гэгэрэл хүрэх тэр цагт түүний өмнө төрөх ба номыг анханд олох болов хэмээн айлтжээ гэж. За энэ юу гэж хэлж яах нэхээр майдар бурханд одоо бид нэг зул өргөх, нэг одоо цэцгийн баглаа өргөх, нэг тахил өргөх одоо майдар бурхантай холбоотой нэгэн зүйлийн одоо барилга үйлдсэн. Тэдгээр хүмүүс ирээдүйд майдар бурхан залрахын цагт майдар бурханы өмнө төрж майдар бурханаас хамгийн анх номын дуг сонсноо гэдгийг майдар одоо гарахын судар за арслан гэдэг нь тэр одоо анжуурт байгаа тэр хоёр судраас нийш татаад за хотогт майдрын судар жамбын доо гэж байгаа. Эдгээр судраас иш татаад богд маань ингэ сайхан айлтж. За мөн дараагийн нэг зүйлийг энэ яг богдын одоо манай богдын айлцснаар уншээ тийм үү. Майдар тангаргалсан тогтоол тарныг уншихын тус эрдэм энэ тогтоол тарныг сонсох, унших, аман уншлах үйлдэх утгыг сэтгэх, бясалгах, адаглаа, шувуу ба гөрөөс тэргүүтэн адгууснаас дээш чихээр сонсон төдийгөөрч муу заяанд үлтөрөх, тэнгэрийн 100 головт хүрдэн эргүүлэгч хаан болох 10 буйны үүлийн мөр лүгөө төгсөх, тусыг ирэх хамаг эдэл луга төгөлдөр болох ялангуяа майдар итгэл тэдгээр амтныг нь
амьтныг хизээд үл дороотуулан зохиох ба бурхны зохионгоо үзүүлэх цаг тэдгээр амьтныг тамаас магад дэрж бод хутагт хүрэх иш үзүүлэх хэмээн айлцсан гэж. За энэ юу гэж айлж байгаа гэхээр одоо майдрын одоо тогтоол тарин биш тийм ээ. Хураангуу, дэлгэрэнгүй тарин тэдгэрийг нь бид бүхэн уншсан, бусдыг уншиж байгааг сонсон, аман уншлаг үйлдсэн, үнийг нь сэтгэлдээ одоо бодож бясалгасан. За ялангуяа бусад амьтанд одоо ингээд бусад хүмүүст ингээд сонсгосон, бүр адаглаад шувуу гөрөөсгөн мэтийн адуусанд ингээд сонсгосон байх юм бол тэдгэр сонсон амьтанд бол муу заяанд хизээж төрөхгүй. За тэгээд ирээдүйдээ болгонгот сайн буйны өөрөөр зурган голгод Жагравардын хаан болноо. Үргэлж цагаан буйн төгөлдөр болноо. Үргэлж эд идлэл цагаан төгөлдөр болноо. Эдгээр амьтан бүхнийг, эдгээр хүмүүн бүхнийг болохоор майдар бурхан үргэлж даган ингэж зохионоо гэсэн ийм яруудад ичүүлсэнийг гаргаж байгаа. За мөн богд маань ингэж айлтж мөн бурхны лагшин хөрөг бүтээсний тус эрдэм нь дээдийн ном цагаан бадам сударт альва хананд дүрсийн зураг асар олон буйнаар бэлэгдсэн огоод төгс лагшин аль зурсан буюу зурулсан боловч ашид тэдгээр бүгд бод хутаг олmoo. За мөн бас ингэж айлдаж лагшины шүтээнд тагил өргөсний тус эрдэм нь хотог жангараасгийн сударт амгалан гажирсны лагшин тагил өргөөс нь альва дүрс ба эд идлэл тус төгөлдөр өнгө цус ба эд баялаг төгс өгнөд хотол луга өнөл хотол алдарлууга төгөлдөр болох хэмээсэн ба ертөнцийн зул тагил үлдэгч ер төрөл тутам бүхэнд гаслан үгүй бөгөөд хорлол үгүй гахамшиг төхөрдөн эргүүлэгч их баялаг болох хэмээх төргүүдэн ахуй юус ба эцсотын тус эрдэмж үүлвч үл чадах мэд айлцсан болоо. За энэ болохоор юу вэ гэхээр бурханд тахил өргөсний тус эрдэм. За бурхан шүтэн бүтээсний бурханы лагшин одоо бүтээсний тус эрдэмийг нь болохоор дамчаа бадгар гэж байгаа тэр ном дотор жангараасгийн судар гэж байгаа энэ сударт бол ингэж айлжээ гэдгийг богд маань нэш татаад ингэж айлцсан байна тийм үү. За мөн ингэж дахиад нэг зүйлийг нь бас уншъя. Бурхны лагшин хөрөгт мөрөгсний тус эрдэм. За мөргөл хийх юм бол бид нар бурханд мөрөгсөн тус эрдэм ямар байх вэ гэхээр гэгэн ялгуулсан хаан айлтгсан сударт альва хүн бурхан ба сувраг адвш лагшин хөрөг тэргүүтэнд мөргөөс тэдгээр тэнгэр ба хүмүүний дотроо тэнсэлгүй ихэд хүндлэгдэх болов химээсэн ба хутаг жангараасгийн сударт бурхан сувраганд алах хавсран мөргөөс бууршгүй өндөр ертөнцид орших ба тэнгэрийн эрэхт болох хэрэг хүмүүн болвоос нь хүний хаан болох эрхэвч түүнийг нь бусдад хэмжээж үл чадах хэмээн мөргснөөр хамаг төрөл тэнгэр хүн бүхний хүндлэгдэхийн орон болох ба тэнгэр хүмүүний хаан болох хизээдүүл торох тэргүүт нь тус эрдэм гарахыг номлжээ гэж. За энэ бол бурханд мөргсний тус эрдэм нь ямар вэ гэдгийг нь болохоор гэгэн ялгуулсан хаан гэж байна. За энэ болохоор одоо бурхан багшийн үед ингээд заларч байсан одоо Сажил гэсэн хаан байдаг шүү дээ тийм ээ. Сажил гэж тэр хааныг одоо болохоор бурхан багшийн айлцсан тэр сударт мөргөл үлсний тус эрдэм. За удаг жангараасгийн судар буюу жангараасгийн доо сударт бурхан сувраганд мөргсний тус эрдэм юу байдгийг нь бас ингэж айлцсан. За мөн дараагаар нь үнд бас нэг зүйлийг бас дурч. Эргэл үлдэхийн тус эрдэм. Одоо бид гороо хийх гэж ингэж хэлдэг тийм үү? За эргэл үлдэхийн тус эрдэм нь гэгэн ялгуулсан хаан айлтгсан сударт нь хэн нэгэн сүсгээр бурхан ба суврага хэтэрхий лагшин хөрөгт эргэл үлдэгч тэр хойд наснд их дайсан ч сөгдөг хосгүй сайн сав болох ба эрдэм лүгөө төгөлдөр болох хэмээсэн тэргүүтэн ба удаг жанаасгийн сударт аврал ертөнцийн итгэлийн сувраганд альва хүн эргэл үлдэх болвоос нь өчнөө зуун галвч магтаалыг өгүүлвч баран үл чадах хэмээх тэргүүтэн эргэл үлдснээ тус эрдэм өгүүлвч үл барах хэмээн айлцсан. Бас тагил өргөх ба мөргөх эргэх тэргүүтэн өргөл хүндэл үйлсний тус эрдмийг судар дандарс олон шастраас нь цаглшгүй номловоо гэж ингэж. За богд маань ингээд яг эдгээр судруудад яг ингэж эргэл хийх, гороо хийх, мөргөл хийх, тахил дөргөх одоо эдгээр юм тус эрдэм. За бурхан шүтээнийг одоо бүтээх, зурах одоо за тэгээд энэ дугуун сүм барихын одоо тус эрдэм нэрээр цаглшгүй байна шүү дээ гэдгийг нь бас ингэж айлцсан байна. За үүнтэй холбоотойгоор бас нэг ингээд нэг зүйл хэлэх юм бол түрүү хоёул богдынхаа намтрыг ярьж байхдаа бас нэг дурдаагүй нэг зүйл байгаад байгаа. Тэгэхээр яг богдыг одоо заларч ирэх тэр цаг үед болохоор манай хүрээ
бон болохоор яг олон удаа нүүдэлдэг байсан тэр цаг үед шүү дээ. Тэгээд энэ яг одоогийнхаар бол энэ дуунхар датсан гэж байгаа. Дуунхар датсан болоод энэ майдар дугуйн болохоор одоо энэ хүрээ нүүх цагт болохоор хүрээ ингээд нүүх цагт бусад хүрээний аймаг болоод одоо лам хуврагуудын одоо суудсан бас ингээд нүүчгэд болохоор үлдэж хацарсан тэр цаг үед болохоор богд. За тэгээ буцаад одоо ингээд энэ боринда ингээд жүжирэхэд олон цагийн одоо олон удаагийн тэр нүүдлийн явцад зарим дугуйн сум одоо ингээд бас сүүдэж бурхан шүтэн бас жоохон сэвдэж ингээд ийм зүйл гарахт нь болохоор богд маань их халаглаад гунгарав мэдрэл огчож галсан нови жалин паянж ганчид гандаа жажин төв юм чадран содо соваин омдөлгсүү жүрж өгөө ом дашивар жүрж гэдэг ингээд нэг юм ном айлцсан гэдэг. За тэгээд одоо манай энэ зүүн хүрээ дашчуулан хэд маань одоо яг энэ байгуулгасны одоо энэ майдар дугныг одоо бурхан майдар бурхнаа майдар дугнаа одоо сайхан шинээр одоо ингэж бариад за майдар дугнаа барьсныхаа дараа дотоод засал чимэглэлийг нь болгонгод маш ингээд одоо монголчуудын гэргэлдэг одоо монгол үчиг соён бот одоо соён бүдрүүлжин одоо гэх мэтийн одоо тэгээ төвд шавсар усгүүдээр ингээд олон цагаан чимэглэлтэй энэ хааны чимэглэлүүд ингээд сайхан бүтээлээ штэ. Тэгээ та бүхэн одоо ингээд эргэл мөргөл хийгээд ингээд сандарвал одоо яг нэг давхрын эсрэг талд одоо сэрдби хорол гэдээ бүтээсэн байгаа. Сэрдби хорол бүтээсний хажуу талын баган дээр яг энэ 7 дугаар богдын одоо яг айлцсан энэ гунгаар аваа гэдэг энэ олон дахин одоо энэ дугуйн сумыг одоо ингэж сүтгэхэд ингэж халаглаж за ирээдүй тийм байх бүү болоосаа гэдэг биднээс нь айлцсан яг энэ зарилгийг яг Монгол бичгийн Монгол орчуулгаар нь Монгол бичгээр нь болохоор яг энэ манай энэ дугуйн дээр одоо ханын чимгэл маягаар болохоор манай энэ зураач Эрдэм бэлэг лом одоо яг сайхан бичиж тэн дээр бас ингэж оруулсан байгаа мөглөн оруулсан байгаа. Түүнийг та бүхэн ингэж мөрөх үедээ майдар дугуйндаа орж майдар дугуйндаа мөрөх үедээ орж харж үзээрэй. Тэгээ яг энэ айлцсан зарлиг нь болохоор манай богдын 7 дугаар богдын маань айлцсан одоо тийм зарлиг ном байгаа юм шүү. Тэгэхээр одоо өөр богдын маань бол одоо хүрээнд их гүрд бол бас их алдартай байсан гэдэг тийм ээ. За ер нь тийм богд маань олон айлцсан зарлиг зохиол тийм олон биш ээ. Гэхдээ бас онцлог бас нэлээд хэдэн номнууд бас байна. За үүнээс манай богдын энэ гүрд уул гэдэг нь бас нэг их онцлог бас гэж ингэж хэлдэг. За энэ гүрд уул гэдэг маань яг ямар утга агуулгатай вэ гэхээр ерөнхийдөө төвд хэл дээр за энэ одоо шүлгэллийн номыг ингээд зохиоход ерөнхийдөө ингээд нэг зохиомжийн болохоор одоо дэвжир гэж хэлдэг л дээ. Эвсүүлэн найруулгын арга дээр бас энэ ардын аман зохиол гэж хэлнэ. Одоо тэр ардын дунд дэлгэрсэн тэдгээр зохиол бүтээлийг ингээд нэг хийдэг бас нийтлэг нэг энэ зохиомжийн бас арга байна. Одоо бид бүхний уншиж байгаа энэ цэгжид номыг бодонгод унших бас нэг нийтлэг ингээд нэг арга бас ингэж байгаа. Арай нэг жоохон өөр ингэж байдаг л да. Тэгэхээр одоо гүрдууллаас хүмүүсийн хамгийн сайн мэдэх болохоор одоо 6 дугаар далай ламын гүрдуулал гэж байгаа. Тэдгээр зүйлүүдээр хүмүүс их сайн мэднэ. За мөн одоо ингээд яг үүнтэй адилханаар Монголд одоо байсан заларсан нэлээд хэдэн одоо их стейц мэрэгдийн зарим зохиолдуул дотроос энэ гүрдуурлалын одоо төрөл яг энэ аргаар бичсэн номнууд их алдартай. За энэ дотроос манай богдын маань нэг ном байгаад. За уншия. Нууцын эзэн мотортой очирт нэгэн нүүр 2 моторт 3 милвэд очир 5 үзүрт хилэн занлаг очир мотортой баригчд мөргмөө. За нэгдүгээр одоо ингээд энэ дугуйлал. Ерөнхийдөө гүрдуулал гэхээр энэ зарим тохиолдолд энэ аятаа уншиж болдог. За тэгэхээр мөн аягууч гэсэн уншиж болно гэсэн үг л дээ. За дараагийн хэсэг нь 3 газар бүхний оройн чимээ 3 зарлагийн ачид багш 3 дагшинд бурхны чанарт 3 өднөөс бишрэн мөргмөө. За дараагийнх нь ядан бурхан бодсод ба ялгуусан нянгаран
Баатар дагнаас шашны сахиус бэгц тэргүүтэн шашин амтан бүхнийг болгоогтун цагаан зүгт тэтгэгч тэнгэрэл ус цаг зүг орон газрын гэзэд үлэмж цагаан лаваа тэтгэж үүсийг хурдан бүтээгтун нясванас үүлнээс төрсөн нийт гор тодгорыг арилгаа дөрвөн лагшны хутгийг олж дөтлөн дагуулж баригтун хэмээх хүнийг нь дээдийн нэрт даруйд өгүүлвэ гэсэн гэдэг. Тэгэхээр энэ яг богдын айлцсан тэр ёсоор нь болохоор одоо нэг мөрөндөө 3-аас 4 үг орох монгол шүлгийн тэр маягаар нь ерөнхийдөө бас ингэж нэг нь орчуулж ингэж бас болохоор төв дэвтээ ингэж дуурайлгаж маяг ингэж орчуулсан юм аа. Тэгэхээр энэ ерөнхийдөө яг ийм зүйлийн гүр дуулал гэдэг бол ерөнхийдөө олон байна. 7-р богдын маань одоо өөр үзэгч түмэнд хүртэл болгох одоо дурдаагүй өнгөрөх байгаа ч юм уу? Тийм зохиол бүтээл ер нь өөр ямар зохиол бүтээл байна? За, манай богдын зохиол бүтээлээс өөр нэг онцлог нэг зохиол бүтээл гэвэл ерөнхийдөө төрөл ингэж ерөнхийлөн авч үзвэл тахилгын судрууд байна. Тахилгын судрууд. За, тахилгын судрууд гэдэг нь маань юу вэ гэхээр за тухайн тэр одоо бурхан байж болно. За, эсвэл одоо газар улсны одоо нуул улсны тэр эдгээрийнх юм болохоор одоо тийм бүрэн гүц тахилга гэсэн үг. За, тахилга гэхээр мөн одоо тэдгээр бүгдийнх нь ондог гэж хэлж байгаа тэр дүр төрсөл болоо зага уурын зарлага, за тахил өргөх, намжлах, тэгээд одоо бусад зүйлийн юм бүх магтаал, ерөөлийг нь бүрэн цогцсон гэж уншсан гэж зүйлийг нь болохоор гэдэг тахилга гэж ингэж хэлж байгаа юм. Тэгэхээр манай 7-р богдын зохиол бүтээл дотор за найч хүн, бэгз сахиус болоо бусад одоо нэлээд олон сахиусны бүрэн ийм тахилгын уншлагууд бас бүрэннээр байгаа. За нэлээд олон байдаг одоо нийтээр түгээмэл уншдаг бихар сахиус гэдэг юм одоо тийм одоо зүйлүүд байна. За үүнээс бас нэг сонирхолтой зүйлүүд нь бол юу гэхээр Бүрэн хааны одоо тахил гэж байгаа. Бүрэн хаан гэхээр одоо энэ Салин аймагт байгаа амар өсгөлөнд хийдийн бодор байгаа. Бүрэн хаан бодвол би тэрийг гэж ойлгож байна. Юуг нь уншихаар тэр Бүрэн хааны гүйцээ тахилга намжлага магтаал хувь бүрэн хэрэгтэй тэгээд хүслийн хурыг буулгагч нэртэй нэг юм бүрэн эд бүрэн тийм цогц. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр тухайн тэр уулын тахилга нь болгоно саяхан хэлдэг ёсоор бүх зүйлүүд нь бүрэн тэр уулын эздийг нь уран залах, за уулын эздийн тэр ондог одоо тэр бясалгалын дүр төрхийг нь одоо зурх, за тэгээд уран залах тахил өргөх, тахил дотор олон шатам гадаа тахил, дотоод тахил, нууц тахил, хоосон чанарын тахилыг өргөх. За тэгээд намжлага унших, дараа нь ган буюу ган шиг буюу тэр нэг гүйцэлтийн тахилыг өргөх. За тэгээд түүний дараа хариулгад довг хийх, за дараагаар нь балин өргөх, тэгээд дараагаар нь магтаал өргөх, тэгээд дараагаар нь соцол, додслон гэд унших тийм ээ. За тэгээд дараагаар нь одоо ерөөл унших, тэгээд ингээд дашаар төгсгөх мэтийн эдгээр бүх зүйлүүд маань юм бүрэн цогц одоо тийм нэг болохоор одоо манай богд маань бас ингээд зохиосон байдаг. Тэгээд эцэст нь бас ингээд дүгнээд ингээд үзэхээр өмнөх одоо бусад за ганц өмнөх гэлтгүй бусад богдуудаас ерөнхийдөө энэ дотор бол ерөнхийдөө зөвхөн одоо бусад богдтойгоо харьцуулаад ингээд аваад үзвэл манай 7-р богд уучлаарай 7-р богдын маань зохиол бүтээл маань нэгд одоо яг бусад богдуудтайгаа адилхан залбирал, соёл төв, ерөөл, магтаалууд байна, адилхан байна. Бурхан бүтээсний одоо ерөөлүүд байна. Гэхдээ нэг ёсны ингээд шат агсан гэмээр одоо тийм тайлбарын одоо төрөл зүйлийн айс авд багтахаар зохиолууд байна. За энэ маань болгоо нэг ёсондоо нэг өнцгөөс харуул шат агсан гэж хэлж байна. За хоёрдугаарт болохоор яг энэ саяын ингэж хэлдэг ёсоор энэ гүр дуулал ард олны дунд ингэж хэрэглэгдэг юм гүр дуулын бас нэг зохиолууд бас байна. За мөн энэ тахилга урилгын зүйлүүд байна. Бусад манай богдуудынхаа мөн адилхан ялгаагүй байна л та. Нэг ийм зүйлүүдээр бас ялгарх юм байна. Бас адилхан нийтлэг адилхан харагдахаар юм байна. Тэгэхээр манай богд маань хэдий одоо нас агархан богинохон заларсан боловч гэсэн маш их өвийг болохоор бид бүхэн бас үлдээснийг нь болохоор цугасгаан одоо нэг өнцгөөс нэг талаас нь л одоо бид гаргахыг л хичээж байгаа шүү дээ. Тэгэхээр бид бүхэн тэр бол энэ одоо бид бүхний бас чадал бас хүрхгүй. Тэгэхээр ихс дээдсийн тэр явдлыг болгонгот нь ганц хоёр хүүгээр бас одоо дүгнэж хэлэх гэвэл одоо бид бүхний юу хүрхгүй. Гэхдээ тэр богдын хөдөлдөөс нь тэр байгаа. Тэгээд энэ олон зүйлийг бид өнөөдөр бас хоёлаа ярьсан ба сургаалуудын зохиолуудын тухай
сургаалуудын зохиол шүлэг дээр дуулуудын зарим өдөр хоёлаа ярьсангүй. Зарим зүйлийг нь тэгэл юм товчоолол ярий да. Тий. За тэгэхээр хоёулагийн энэ удаагийн нэвтрүүлгийн маань бас цаг болсон байна. Энэ удаагийн дугаараар хоёулаа халах богд 7 дугаар богдынхаа одоо зохиол бүтээл, намтар түүхийн талаар одоо жад ядан зогсхон одоо үзэгч хүмүүндээ хүргэлээ. Үнэтэй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баярлалаа.